Аянд баримтат сууг. Манай суугийн гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Та бүхэн урлагийн бүтээл гэж хэлж болох одоо нэлээдгүй мөнгө зарсан дараах оршуулгын өгшөөнүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсээр харж байсан баг. За тухайн оршуулгууднуудаа хаана байршдаг, тухайн оршуулгын газарт одоо ямар эрхмүүдийг одоо оршуулсан талаарх өнөөдрийн дугаарыг бол бэлтгэн оруулж байна. За тухайн оршуулгын газрын нэр нь болохоор Вагенковский гэж нэрлэгддэг. Оросын холбооны улсын Москва хотод бол ойр байрших оршуулгын газар юм байна. За 1771 онд анх Москва хотод одоо том хэмжээний дахал өвчин бол гарсан. За тухайн дахал өвчнөөр нас барсан иргэдийг одоо хотоос зайдуу оршуулах шийдвэр гарснаар тухайн оршуулгын газрын эхлэл үйл тавигдсан. Нэрний тухайд бол ойрцоо орших газар нь болохоор Вагенковка гэх жижиг тосгон бол оршиж байсан. За тэгээд тосгоны нэрээр буюу Вагенковка тосгоны оршуулга гэж нэрээр бол нэрлэж эхэлсэн юм байна. Та бүхэн Гиген X-ийн сүм гэж бол сонсч байсан баг. За тэгвэл уг сүм нь тухайн оршуулгын газар 1884 онд одоо баригдаж одоо хүртэл үйл ажиллагаагаа бол явуулж байна. За тухайн оршуулгын газар оршин байгаа хэсэг нь өмнө нь буюу 16 дугаар зууны үед болохоор 3 дугаар Иван хааны зарилгаар Агнуур хийх зорилгоор Агнуурын нохоо үржүүлэх газар хэлбэрээр бол оршин байсан. За түүхээс нь дурд бол одоо ийм байна. За тухайн оршуулгын газарт Орос улсын одоо түүхэн хүмүүсийг бол оршуулсан байдаг. Мөн урлаг, соёл, улс төр гэх мэт олонний танил гэгдэх хүмүүсийг бол оршуулсан байдаг. За жишээ нь та бидний хамгийн сайн мэдэх одоо алдар зохиоч Есенин болон Бааман зэрэг одоо хүмүүсийг бол дурдж болно. За тэгээд маш олон тооны алдартнуудыг тухайн оршуулгын газар оршуулсан байдаг юм байна. Энэ оршуулгын газраас хамгийн их сонирхол татсан зүйл гэвэл бичлэг эхлэхэд одоо ярьж байсан урлагийн бүтээл гэж хэлэхээр хөшөөнүүдийн эзэд буюу аль хэдийн одоо нөгөө ертөнцид илгээгдсэн Оросын холбооны улсад одоо нэр нөлөө бүхий байсан зохион байгуулалтаа гэмт хүлэглийн толгойлогч хийгддэг хүмүүсийн баримл хөшөөнүүд бол яалчгүй анхаарал татсан. Ийм тухайн оршуулгын газар ямар зохион байгуулалтаа гэмт хүлэглийн толгойлогч гэх эрхмүүд одоо нойрч буудлаар мэдээлэл өгөө. За хамгийн алдартай гэж хэлж болох эхний эрхэм бол Японч хочтой хуульч тгсэн хулгайч болох Вячеслав Кирлович Иванков бол нойрсож байна. За тухайн эрхмийн талаар бол манай сууг нь өмнө нь бичлэг бэлдэж нийтлсэн учраас одоо та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг тухайн бичлэгнээс бол үзэх боломжтой. За тухайн оршуулгын газар нойрсож буй дараагийн эрхэм бол Владимир Лоботский гэж Новой Кузнецийн зохион байгуулалтаа гэмт хүлэглийн анхны толгойлогч нэгэн байна. За Новой Кузнецийн зохион байгуулалтаа гэмт хүлэглийн гишүүд нь одоо бүгд тамирчин байсан гэдгээр алдартай. За анхны толгойлогч Владимир Лоботский нь болохоор чөлөөт бүхий спортын мастер зэрэгтэй нэгэн байжээ. За түүнийг болохоор олимпийн аврагч болох чадвартай авьяастай нэгэн байсан бол гэлцдэг. За дараагийн эрхэм бол Огонев Рудольф Сергеевич за Рудик Бакинский гэдэг нэрээр олон танигдсан нэгэн бол байна. За Арман гаралтай хуульчлагдсан хулгайч нэг юм байна. За Рудик бол багасаа үл бүтгэхэд нүүр нэгэн байсан. Тэрээр айлын ууган хүү байсан бөгөөд түүний дүүнер ч гэсэн мөн адилаар дахихаа замдлаар бол явсан. За түүний гэмт хэргийн замдал бол маш урт. Түүний амьдралын замнал бол өстө маш драматай, төвөгтэй гэж хэлж болох амьдралыг одоо туулсан нэг юм. За Арманаас гаралтай зохион байгуулалтаа гэмт хүлэглэлүүдийг өөрийн хяналтандаа байлгадаг байсан нэг юм аа. Дараагийн нойрсож буй эрхэм бол Сильвестр гочтой Тимофей эрхэм бол байна. За тухайн эрхмийн талаар бол манай сууг бол өмнө нь бичлэг бэлдэж бол оруулж байсан. Та бүхэн одоо тухайн бичлэгнээс түүний талаар одоо мэдээллийг үзэж сонирхох боломжтой. За тухайн оршуулгын газар одоо маш олон тооны зохион байгуулалтаа гэмт хүлэглэлийн одоо гишүүд, тэдгээрийн төрөл төрөсөд бол гээд одоо маш олон тооны хүмүүсийг бол оршуулсан байна. Тэгээд тэр бүгдийг бол нэг бүрчлэн ярина гэж бол байхгүй. За тухайн оршуулгын газар одоо оршуулгадсан гэдэг нь бол нэг талаараа одоо нэр хүндийн хэрэг мэт бол ойлгохдохоор бол байна. За өнөөдрийн бичлэгээр яг юу хэлхийг одоо зорьсон бэ гэвэл одоо хүн төрөх болон өхөн бол үнэн. Тиймээс хүн болж төрсөн одоо энэ ховорхон одоо заяандаа одоо бусдад муу зүйл хийхгүйгээр зөвүүл амьдрий гэж одоо хэлэх гэсэн юм аа. Зохион байгуулалтаа гэмт бүлэглэл гэдэг нь цаанаа хичнээн хүний амь нас хохирч хичнээн хүний амьдралд яаж нөлөөсөн гэдгийг бол тааж тааваршгүй юм аа. За дараагийн дугаард бол өнөөдрийн одоо бичлэгт өрсөн Владимир Лоботский болон одоо Рудик Бакинский гэх эрхмүүдийн амьдралын талаар одоо дэлгэрэнгүй бичлэг бэлдээ оруулах болно. Манай суугийн бичлэгийг үзэн сонирхсон танд баярлалаа.